Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн бичлэгээрээ өмнөх бичлэгтэй адил галзуу X-үүдтэй холбоотой 5 түүхийг Reddit дээрээс уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. Уг нь энэ түүхүүдийг бүгдийг нь өмнөх дугаар дээр оруулах гад бэлдсэн байсан ч бичлэг маань хэтэрхий урт болох гэсэн болохоор нь 2 хуваагаад үлдсэнийг нь өнөөдөр оруулж байна. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Амьдралдаа би нийт 3 найз охинтой байсан. Одоогийн найз охинтойгоо бол айл хэдийн 3 жил аз жаргалтайгаар үерхэж байгаа. Харин анхны найз охин маань ахлах сургуульд байх үед хоёр дахь нь харин коллежид байхдаа танилцсан Келли гэдэг охин байв. Үннийг хэлэхэд Келли миний сэтгэл зүвх там болгож зарим үед бүр биед минь хүртэл халдаж байсан хүн. Энэ бүхнийг эхнээс нь ярив. Келли бид хоёр анх болзооны автээр танилцсан юм. Хоёулаа нэг коллежид сурдаг гэдгээ мэдээд яриа маань шууд амархан хөнгөн ихэлсэн. Хин хэнийг таньдаг, ямар профессоруудын хичээл авч байгаа, кампус дээр хүмүүсийн тухай гээл ойр зуурын зүйл ярьсаар байгаад удалгүй байнга уулздаг боллоо. Нэг сар орчим уулзсныхаа дараа бид харилцаагаа гүнзгийрүүлж албан ёсны хосууд болсон бөгөөд нийтдээ 6 сар орчим үерхсэн. Эхэндээ мэдээж ихэнх үерхлүүчийг бүх зүйл төгс байгаа мэт санагддаг байлаа. Бид сайн ойлголцдог, хамт байхдаа хөвгөлтэй, хоорондын харилцаа маань сайн байгаа мэт харагддаг байв. Гэхдээ хэдхэн сарын дараа тэр аз жаргалтай хосууд гэсэн хиймэл төсөөлөл маань аажмаар алга болж эхэлсэн. Келли уламл захирангуй, уламл дарамттай болж эхэлсэн юм. Тэр намайг юу хийж байгааг, хаана байгааг, хинтээ байгааг минут тутамд мэдхийг хүсдэг боллоо. Цаг өнгөрөх тусам би нэг зүйлийг олж анзаарсан. Түүнд бараг найз байгаагүй. Магадгүй ганц 2 л хүн байсан байх. Тийм болохоор би амралтын өдрүүдээр найзуудтайгаа гарах үед түүний бүх анхаарал нь над дээр төвлөрчихдөг байлаа. Намайг гадуур гарах бүрт 15 минут тутамд түүнээс мессеж ирнэ. Хаана байна? Хинтээ байна? Нотлохоо явуул. Хэрвээ би бааранд орсон байх юм бол бүр ч асуудал үүснэ. Тэр яг л галзуурсан юм шиг уурлаж хаана байгаагаа хэл гэж хаарддаг. Бид үерхэд 4-5 сар өнгөрөх үед би үнэхээр туйлдж эхэлсэн. Би найзуудтайгаа уулзах болгондоо яг л хэн нэгний хяналтанд байгаа юм шиг санагддаг болов. Тэрэнд хэтэрхий их чөлөө цаг байсан болохоор миний амьдралын секунд бүрийг мөрдөж тагнадаг байлаа. Гэхдээ нэг орой бүх зүйл өмнөхөөсөө ч бүрд орцсон юм. Үннийг хэлэхэд тэр орой би найзуудтайгаа нэлээд уучихсан байв. Эхлээд Кевиний гэртэн сууж ууцгааж байгаад дараа нь баар орцгохоор болсон юм. Анхнаасаа бидэнд баар явах төлөвлөгөө байгаагүй ч жоохон ууцгаагаад илүү хөвгөлтөөр чийдээд тийшээ орчихсан хэрэг. Намайг шөнө гэртээ ирэхэд Келли манай ээжийн байшингийн урд зогсож байлаа. Түүний тэр харц одоо хүртэл санаанаас минь гардаггүй. Жинхэнэ галзуурчсан мэт тийм харц. Тэр бол түүний анх удаа надад гар хүрсэн шөнө байсан. Тэр над руу ойрлж намайг явдалтай амтын хэмээн харааж хөршүүдэд хүртэл сонсогдохоор нөхцөл байдал хэрүүл шууган үүсгээд намайг дахин цохиж эхэлсэн юм. Би эцэст нь түүний 2 гараас нь барьж болиулах гэж оролдтол тэр шууд надаас холд би цагдаа дуудлаа шүү гэж орилов. Би тэр даруй гараа тавиад бид хоёр дууссан. Одоо болий гэж хэлсэн. Тэр мөч бол миний албан ёсоор түүнээс салсан мөч. Гэхдээ түүний хариу үйлдэл үнэхээр аимшигтай. Өдөр бүр урт мессежүүд бичнэ. Нэг өдөр нь ууртай, дараагийн өдөр нь гимссэн, тэгээ дахиад л ууртай мессежүүд. Эцэст нь би өөрөө ч гэсэн арай тайвширч эхлээд түүнийг блок хийв. Гэхдээ ингээд бүх зүйл дуусаагүй. Нэг өдөр нэг найз маань над руу скриншот явууллаа. Тэр найз маань тухайн үед Келлиг Instagram дээр дагдаг байсан юм л да. Түүний явуулсан зурган дээр Келли асар том булчинтай, амар том биетэй залуутай хамт байж байх нь тэр залуун зураг авч байгаа хүнийг яг л алах гэж байгаа юм шиг тийм харцтай. Би тоглоом болгоод найздаа хөөх Келли ямар ч байсан надаас дээрдүүлчихжээ гэж хэлээд л өнгөрсөн. Гэхдээ Келлигийн дараагийн хийсэн зүйл нь үнэхээр санаанд оромгүй зүйл. Нэг шөнө би орондоо тухтай аргагүй хэвдэж байв. Гэртээ ганцаараа. Аав ээж хоёр маань ихэнхдээ гадуур томилолттой байдаг болохоор би баг үргэлж гэртээ ганцаараа байдаг байсан. Гэтэл доод авахраас манай урт хаалгыг хэн нэгэн хүчтэй балбах чимээ сонсогдов. Би баг зэрэг цочоод орноосоо үсрэн босч зочны өрөө рүүгөө явж очиод хаалгаа чагнав. Гаднаас эрэгтэй хүний орилох дуу сонсогдож байлаа. Хаалгааны новш минь гэж хэн нэгэн орилж байх нь тэр. Би ямар ч хариу өгөөгүй. Тэр хүн хинч байлаа гэсэн намайг гэртээ байгааг мэдээсэй гэж би хүсээгүй. Яг тэр үед танихгүй дугаараас нэгэн дуудлага орж ирлээ. Би аваагүй. Гэтэл дараа нь нөгөө дугаараас мессеж ирв. Хаалгааны үгүй бол цонхыг чи хагална. Чамайг аландаа гэх мэт нэг тийм сүрдүүлсэн төрлийн мессежүүд. Би тэр мессежүүдийг нь бүгдийг нь үл тоогоод 911 руу залгалаа. Гэтэл яг энэ үед гаднаас шил хаврах чимээ гарсан.
Би цонхоор гадагшаа хартал миний машины хажууд нэг том биетэй сахалтай залуу зогсож байв. Тэр залуу миний машины цонхыг хагалчихсан байлаа. Би шууд түүнийг Келлигийн зурган дээр байсан залуу мөн гэдгийг нь таньсан. Тэгээд би 911 операторт манай галзуу X найз охин шинэ найз залуугаа над руу явуулчих. Тэр залуу нь одоо миний машиныг сүйтгэж байна гэж тайлбарлав. Оператор надаас асуулт асууж байх хооронд тэр залуу гаднаас орилсоор хаалга балбсаар сүрдүүлсэн утгатай мессежүүд илгээсээр л байлаа. Аз уулж цагдаа нар маш хурдан ирсэн. Тэднийг ирэх үед өнөөх залуу манай гэрийн үдэнд зогссоор л байсан бөгөөд цагдаа нар ирж байгааг харангуйтаа зүхтах гэж байгаад баригдав. Би энэ үед шууд гадагш гарч машины хагарсан цонх болон түүний над руу илгээсэн зурвсуудыг цагдаа нарт үзүүлсэн. Нөгөө авраг биетэй залуу бүр гавтай байгаа хэрнээл над руу ойрлоод Кейлид миний тухай муу юм ярьсныхаа төлөөсөө чи төлөндөө хэмээн орилж байв. Би бүр гайхаад би Кейлидтэй хэдэн сарын турш огт ярилцаагүй гэж түүнд хэлэхэд өнөөх залуу тэгвэл тэр мессежүүд юу юм гэж над руу дахин орилсон. Би үнэхээр юу ч ойлгоогүй. Ямар мессеж гэж түүнээс асуухад тэр намайг худалч хэмээн харааж байлаа. Түүнийг цагдаа нар манай гэрийн үднээс аваад явсны дараа үлдсэн офицер надаас бүх мэдээллийг авсан. Кейли бид хоёрын харилцаа яагаад салах болсон тухай гэд бүгдийг нь. Тэр цагдаагийн офицер надад чи restraining order гаргуулж авахд хангалттай нотлохоо баримттай юм байна. Маргааш хилцээр хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би маргааш нь тэнд очихоос өмнө Кейлиг блокносоо гаргаад чи найз залуудаа яг юугэд хэлсэн юм бэ гэж түүнээс асуув. Тэр шууд л чи юу яриад байгаа юм бэ хэмээн дүр эсгэж эхэллээ. Тэр мөчид би түүн рүү чамд үнэхээр тусламж хэрэгтэй бололтой. Сэтгц чинь лав цоо ирүүл биш юм байна шүү гэж хэлээд түүнийг дахин блок хийсэн. Түүнээс хойш би Келлигээс ч тэр нөгөө том биетэй найз залуугаас нь ч тэр дахиж юу ч сонсоогүй. Харин манай найзын хэлснээр бол Келли тэр залуутайгаа авахулсан зургаа яг маргааш нь устгасан байлээ. Одоо надад Келли болон түүний галзуу найз залуу хоёрын эсрэг restraining order бий. Үннийг хэлэхэд энэ бүхнээс хойш би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Хинтээ үерхэхээ маш болгоомжтой сонго. Учир нь гаднаасаа энгийн харагддаг хүмүүсийн дотор яг ямар хэмжээний галзуурал нуугдаж байгааг чи хизээч бүрэн мэдэхгүй. Би Кен гэдэг X-тэйгээ 2 жилийн турш үерхсэн. Үннийг хэлэхэд тэр үерхэл маань үнэхээр хортой, хүчирхийллээр дүүрэн байсан бөгөөд тэр хугацаанд би бие махбодын хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр маш хүнд хэцүү цаг үеүүдийг туулсан. Гэхдээ гол нь би үргэлж түүнээс салахаас айдаг байлаа. Би ээжтэйгээ хамт хотын нилээн эвгүй гэмт хэргийн гаралт өндөртэй хэсэгт амьдардаг байсан юм. Хүүхэд нас минь өнгөрсөн тэр газарт шөнө ганцаараа эмэгтэй хүн алхахад тийм ч аюулгүй газар биш. Тэр чутгаараа миний Кентэй удаан хамт байсан шалтгаануудын нэг нь энэ байв. Кен бол маш том биетэй залуу. Түүнтэй хамт байхад тэр надад муухай хандахгүй байгаа үед ядчил би ихэндээ хамгаалагдаж байгаа юм шиг мэдрэмж авдаг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам би өөр шалтгаанаас болж түүнтэй хамт байх болсон. Үнэн дээр би түүнээс салах юм бол тэр яах бол гэдгээс үхтлээ айдаг байлаа. Ээж маань түүнийг анхнаасаа үзэн яддаг байв. Тэр үргэлж энэ залуу чамд тохирох сайн хүн биш гэж хэлдэг байлаа. Харамсалтай нь би үүнийг ойлгоход хэтэрхий удаан хугацааг зарцуулсан. Гэхдээ эцэст нь нэг өдөр би түүн рүү зурус бичээд өөрөөс нь салж байгаагаа хэлсэн юм. Учир нь бид нүрээ хараад салах юм бол тэр галзуурч намайг барьж аваад цохино гэдгийг би мэдэж байв. Мессеж явуулснаас хэдхэн секундын дараа миний утас тасралтгүй дуугарч эхэллээ. Тэр ахин дахин над руу залгаж байсан ч надад авах зориг байгаагүй. Би үнэхээр айж байсан. 3-4 дахь дуудлагын дараа тэр хэсэг чимээгүй болчихов. Дараа нь түүнээс маш урт мессеж ирсэн. Бүхэлдээ хараал урсгасан, ууртай, бүх өсвнүүдээ томоор бичсэн уртаас урт мессеж. Би харин түүн рүү маргааш тайвширсан хонч уцаар ярий гэж хариу бичлээ. Мэдээж тэр ахаад над руу урт зурвсууд бичсээр л байв. Гэхдээ би тэдгээр мессежүүдийг нь огт уншаагүй. Нулимс урсаад бас тэр мөчөд дахиж түүнээс айсан мэдрэмж авахыг хүсээгүй болохоор тэр орой ээж маань шөнийн ээлжин дээр ажиллаж байсан бөгөөд шөнийн 2 өнгөрч байхад гэртээ ирэх ёстой байсан юм. Би маргааш өглөө нь хичээлтэй учраас арай эрт 10 цагийн үед унтахаар орондоо орлоо. Гэхдээ унтах гэхээр янз бүрийн бодлууд толгойд эргэлдээд унтаж чадахгүй байв. Ингэж байгаад ямар нэг байдлаар би эцэст нь унтаад өчгсөн байлаа. Шөнө дунд гинэд нэг чимээнэр сэрсэн. Цагаа хартал шөнийн 1 өнгөрч байна. Ээж ажилласаа орой ирдэг болохоор ийм үед сэрэх нь миний хувьд тийм ч хэвийн бос зүйл биш. Би дотроо ээжийг өнөөдөр арай эрт гэртээ ирсэн байна даа гэж бодоод орон дээр үндийн суухад орны ирмэг дээр ямар нэгэн зүйл байж байх нь тэр. Би ихэндээ баг зэрэг цоцсон ч энэ бол миний муур наала байна гэдгийг ойлгоод тайвширлаа.
Би босоод өрөөнөөсөө гарч коридороор алхан хэмээн дуудав. Байшин бүхэлдээ харанхуй. Гэхдээ би энэ үед зочны өрөөний тэр хавиас ямар нэгэн чимээ сонссноо маш тод санаж байна. Тэгээ би зочны өрөө рүү алхаж ороод гэрлийг нь асаад л тэнд хинч байсангүй. Урд хаалгаа шалгатал цоочтой хിവэрэ байна. Цонхоор гадагшаа харуул ээжийн машин чалга. Тэгээд би дотроо магадгүй зүгээр л өөр чимээ байсан бах та гэж өөрийгөө тайвшруулад өрөөндөө буцаж орсон. Өрөөнийхөө хаалгыг каагаад эргээд орондоо орон хэвтлээ. Энэ үед Наала яг л өмнөх байрлалдаа яг тэр хэвэндээ хэвтэж байв. Намайг буцаад унтах гэж оролдож байтал ахаад нэг чимээ сонсогдсон. Би дахин зочны өрөө рүү гүйж орсон ч ээж одоо хүртэл ирээгүй байлаа. Тэр мөчтөл гинэт нэг аимшигтай зүйл санаанд оров. Кен биднийг илүү түлхүүрээ арын хашаандаа бүр арын хашааныхаа хаан нуудаг гэдгийг мэддэг. Хэрвээ тэр манайд ороод ирсэн бол яах вэ? Би өрөөндөө буцаж ороод шууд ээж рүүгээ залгасан. Кеннес салсан гэдгээ зурвсаар ээжтэй аль хэдийн хэлчихсэн байсан болохоор ээж бүгдийг нь мэдж байсан бөгөөд надаар бахархаж байгаагаа хүртэл хэлж байсан юм. Намайг залгахад ээж утсаа аваад удахгүй гэртээ очино магадгүй зүгээр л байшингийн чимээ сонсогдсон байх гэж намайг тайвшруулав. Би ч орондоо буцаж ороод хэвтлээ. Наала харин одоо хүртэл яг тэр байрандаа. Би орныхоо хажуу талын гэрлийг асаагаад түүнийг тэврэхээр гараа сунгасан. Тэгээд Наалаг харсан даруйда амьсгал минь тасалдах шиг болов. Түүний нүдэн нээлттэй ам нь ангаачихсан. Огт амьсгалахгүй байгаа мэт харагдаж байлаа. Би тэр дорн түүнийг тэрч аваад шалгасан. Наала минь үхсэн байхын тэр. Би энэ үед чангаар орилмоор байсан ч амаа дарув. Яг тэр мөчөд би Кенийг байшин дотор байгаа гэдгийг нь ойлгосон. Тэр үнийг намайг шийдэхийн тулд хийсэн гэдгийг би шууд мэдэрсэн юм. Би чимээг үхэн босч өрөөнийхөө хаалгыг төгжээд 911 рүү залгалаа. Чичирсэн бараг шивнэх чахам хоолоогоор манай галзуу X гэрт минь орж ирээд муурыг минь алчглаа гэж операторт хэлсэн. Оператор харин намайг шүүгэн дотроо нуугдаад цагдаа нарын гэртэл тэндээ сууж бай гэж хэлв. Би шүүгэн дотроо ороод уцаа таслалгүй цагдаа нар ирэхийг хүлээн тэндээ суусаар байлаа. Тэр хугацаанд урт талын хаалга нээгдээд хаагдсан ч байж болно. Гэхдээ би юу ч сонсоогүй. Магадгүй Кен удалгүй өрөөний минь хаалгыг онгойлгоод ороод ирэх байх гэж бодох үед би амьсгалж авч чадахгүй байсан. Эцэст нь оператор надад цагдаа нарыг урт хаалган дээр ирсэн гэж хэллээ. Гэхдээ урт хаалга онгорхоо байсан тул цагдаа нар өөрсдөө ороод иржээ. Тэгэхээр Кен тэднийг ирэхээс өмнө гараад явчихсан байх нь. Намайг зочны өрөө рүү ороход 2 цагдаа зогсож байв. Тэр үед би Наалаагаа тэврээд ихэр татан уйлж байснаа сандаг. Тэдний хамгийн ихний асуулт тэр хаана байна? Би хариуд нь тэдэнд магадгүй явчихсан байх гэж хэлсэн. Би тэдэнд муураа үзүүлж Кени над руу бичсэн сүрдүүлсэн зурвсуудыг нь үзүүллээ. Гэвч цагдаа нар үнэндээ баг юу ч хийгээгүй. Хэн нэгэн гэрт гаднаас нэвтэрсэн гих нотлохоо байхгүй учраас бид зүгээр очиод түүнийг баривчилж чадахгүй л гэж тэд хэлв. Удалгүй ээж гэртээ ирээд Наалаг хараад бид хамтдаа гашуудан маш ихээр уйлсан. Наала дээр ямар нэг шарах сорив байгаагүй болохоор бид түүнийг Кен алсан гэдгийг баталж чадаагүй. Маргааш нь ээж маань бүх хаалгануудынхаа цоожнуудыг сольсон. Би Кени дугаар, сошиал медиа гэд бүгдийг нь блок хийв. Кенийг хамгийн сүүлд би шүүх хурал дээр харсан юм. Аз болоход шүүгч Кенийг миний эргэн тойронд гарч ирэхийг бүр мөсөн хориглосон. Одоо хүртэл зарим шөнө би нэг зүйлийг боддог. Анх намайг зочны өрөөг шалгах үед Кен магадгүй хаа нэгтээ харанхууд нуугдаад намайг чимээг үхэн ажиглаж байсан байх. Учир нь тэр үед урт хаалга маань цоочтой байсан гэдгийг би маш сайн мэднэ. Цагдаа нарыг ирэхэд харин хаалга онгорхой байсан. Тэр яг юу төлөвлөж тэр орой манад ирсэн бол эхлээд муурыг минь магадгүй дараа нь намайг. Андрю гэдэг залуутай би 2 дугаар сард болсон ажлын уулзалтан дээр танилцсан юм. Тэр манай хамт ажилладаг хүний найз нь байсан бөгөөд анх харахад их хөвгчлөлтэй, өөртөө ихтэй хүн шиг санагдсан. Тэр орой бид дугаараа солилцож бараг 7 хоногийн дараанаас болцож эхэллээ. Тэр 31 настай, надаас ердөө 1 насаар ах, бас давгүй ажил хийдэг. Бид 7 хоногт хэд хэдэн удаа оройн хоол идэж, хаяа кино үзэж, бараг өдөр бүр зурвас бичилцдэг байв. Тэр үед бүх зүйл энгийн эхлэл нь үнэхээр дажгүй санагдаж байлаа. 1 сарын дараа би хамт амьдардаг найз Лоригоо түүнтэй уулзуулав. Лори Андрютай найрсаг харьцаж байсан ч Лорид тэр таалагдаагүйг нь би шууд мэдэрсэн. Дараа нь харин Лори надад тэр чамайг байнга яриан дундуур чинь таслаад давхар яриад байгаа нь надад огт таалагдаагүй гэж хэлв. Би ч гэсэн түүнийг нь анзаарснаа хэлсэн ч тухайн үедээ том асуудал биш байх л гэж бодоод өнгөрлөө. Гэхдээ цаг өнгөрөх тусам өөр жижиг эвгүй зүйлсүүд анзаарэгдэж эхэлсэн. Нэг орой тэр огт зурвас бичлгүүгээр шууд гэрт маань хүрээд ирэв. Би тухайн үед асуудал тэгдэхийг хүсээгүй болохоор гэртээ оруулсан ч дараагийн удаа урьдчилаад хилжиж байгаарэ гэж түүнд хэллээ.
Тэр ч уушлалтгүйж биш нэг их зүйл бодоогүй. Гэтэл яг 10 хоногийн дараа тэр дахиад яг ийм үйлдэл хийсэн. Энэ удаа би түүнийг дотгош оруулаагүй. Тэр дараалал нь над руу 4 удаа залгасны дараа би утсаа аваад яг одоо завгүй байна гэж хэлэхэд тэр окей гэсэн ч ууртай байгаа гэдг нь дуунаас нь мэдрэгдэж байлаа. Тухайн үед би түүнийг зүгээр л өөртөө итгэлгүй хүн юм байна. Надад итгэдэггүй болохоор намайг шалгаж байгаа юм байна л гэж бодсон. Гэтэл тэр үеэс хойш тэр жижиг зүйлсээр хүртэл уурладаг болов. Нэг удаа би болзоон дээрээ жаахан хоцроод очлоо. Тэр оройны турш тэр надад юу ч хэлээгүй мөртлөө төгсгөлд нь намайг хоцорсон талаар гаргаж ирэн хэрүүлэхлүүлсэн. Өөр нэг удаа би бэм гарагт Лоритой хамт айл хэдийн төлөвлөгөөтэй байсан болохоор түүнтэй уулзаж чадахгүй гэдгээ хэлв. Гэтэл тэр бэм гарагт өдөржингөө дахин над руу зурус бичиж Лоритой төлөвлөгөөгөө цуцлаад өөртөө уулзахыг ятгах байлаа. Би түүнд үгүй хэмээн дахин хэлсээр байсан ч тэр дахин асуусаар л байсан. Энэ явдлаас хойш дахиад 1 сар орчмын дараа би түүнтэй харилцаагаа дуусгах хэрэгтэй гэж шийдсэн юм. Тэр үедээ би түүнийг аюултай гэж огт бодоогүй. Зүгээр л хэд наалтдаг төрлийн жаахан ядаргаатай тэр байдал нь намайг бүрэн унтраачихсан юм л да. Би түүн рүү зүгээр залгаал уцаар салъя гэд хэлчихв. Тэр хэдэн секунд чимээгүй байснаа чи өөр хүнтэй болцсон юм уу гэж асуулаа. Би үгүй гэж хэлсэн. Тэр нь ч үнэн байсан. Харин энэ үед тэр заа гэж хэлээд уцаа тасалсан ч маш ууртай байгаа мэт сонсогдож байв. Лори тэр үед гэртээ байсан бөгөөд намайг уцаа тасалсны дараа гайгүй юу яаж байна гэж асуув. Би харин зүгээрээ тэр гайгүй хүлээж авсан гэж хэлсэн ч тухайн үед цаашид юу болох талаар огт төсөөлөөгүй байсан юм. Тэр 7 хоногтоо тэр над руу ганцхан зурус явуулав. Чи гэхдээ үннээсээ яриад байгаа мó гэж би хариу бичээгүй. Салснаас хойш 3-7 хоногийн дараа пүрэв гарагийн үдээс хойш би ажил дээрээ байж байлаа. Пүрэв гараг болгонд би ажил дээр маш завгүй байдаг. Гэтэл гинт утсмын жичирч Лоригийн нэр гарч ирэв. Намайг уцаа авахад Лори шууд манай гэр бүр сүйд ч гисэн байна гэж хэлхэн тэр. Түүнийг ажлаасаа ирэх үед урт хаалга маань эвдэрчихсэн байсан бөгөөд миний өрөөнд байсан эд зүйлс коридороор нэг шидэгдчихсэн байсан гин. Тэгснээ Лори хэдэн секунд чимээгүй болчихов. Удаан бас аимшигтай чимээгүй байдал. Дараа нь Лори шивэнсэн хоолоогоор хин нэгэн одоо ч дотор байх шиг байна гэж хэллээ. Би тэр даруй түүн рүү наанасаа гар яг одоо гэж хашгирсан. Гэтэл тэр чадахгүй нэ би өрөөнд дотроо байна. Тэр хүн хаалганы ойролцоо байгаа юм шиг байна гэж шивнэ хэлв. Тэгээ дараа нь Лори хаалганы завсраар гадаа байгаа хүнийг харахыг оролцсон бөгөөд тэр Андрюг олж харсан юм. Түүний гарт нь манай гар тугаанд байдаг хутаг гатхаастай байгаа талаар Лори надад хэллээ. Би энэ үед уцаа таслалгүй сонсож байсан бөгөөд Андрюгийн хоолойг би шууд танив. Тэр Лориг харсан нь тодорхой. Учир нь өрөөнийх нь хаалганы цаанаас Лоритой ярьж эхэлсэн юм. Лори түүнд намайг хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн ч Андрю гэрээс гарахаасаа татгалцсан. Дараа нь Андрю араас нь баахан асуултууд Лоригоос асууж эхлэв. Тэр бит хоёр салсан талаар тэр чамд ярьсан уу? Тэр өөр хүнтэй уулзаж байгаа юу? Гэх мэт асуултууд. Лори харин хариуд нь зүгээр л мэдэхгүй би үнэхээр юу ч мэдэхгүй байна гэж хэлсээр л байлаа. Тэр Андрюг улам уурлуулахгүй зөвхөн гараад яваасаа гэж л хүсэж байгаа нь илэрхий байв. Тэр үед би өөр нэг утсаар 911 руу залгаж дуудлага өгсөн ч өөрийнхөө утсаар Лоритой ярьсаар л байлаа. Намайг 911 руу залгаж байх хооронд Лори өрөөнийхөө цонхоор дамжин ямартай ч гэрээс гарч чадсан. Цагдаа нарыг манай хаягаар очион гэрлүү нэвтэрч орох үед Андрю манай зочны өрөөнд гартаа хутга атгсан хിവэр зогсож байсан бөгөөд бүр зүхтах гэж ч оролдоогүй. Би цагдаа нарыг очсноос бараг 40 минутын дараа гэртээ очив. Намайг очих үед Лори гадаа сууж исэн ба маш их цочирдсан байдалтай харагдаж байлаа. Тэр намайг хараад босоод ирсэн. Бид хоёр юу ч ярилгүй маш удаан тэврэлдэв. Үннийг хэлэхэд би түүнийг энэ гаж амьтныг бидний амьдралд оруулж ирсэн гэд намайг буруутгах байх гэж айж байсан ч тэр тэгээгүй. Бидний гэртээ буцаад орох үед бүх зүйл эмх замраагүй болсон байв. Ялангуяа миний өрөө. Урт хаалга маань хүртэл дундуураа цуурсан байсан бөгөөд хаалга бүрэн хаагтаа болчихсон байлаа. Андрю харин тэр болсон явдлаас болж шүүхээс хоригдох ял хүртэл авсан. Үннийг хэлэхэд Лори байгаагүй бол би энэ бүхнийг давж гарч чадахгүй байсан байх. Андрюгийн хийсэн зүйлийн дараа би ганцаараа амьдрах тухай бодож чадхаа байсан. Намайг коллежид байх үед анхны үерхэл маань эхэлсэн юм. Түүний нэрийг Майк гэдэг. Тэр манай хурш хотын өөр нэг коллежид сурдаг байлаа. Бид фэйсбүүкээр анх танилцсан. Нэг өдөр тэр над руу чат бичээд тэндээс л яриа маань эхэлж байв. Эхэндээ ердийн энгийн зүйлс ярьдаг байсан ч удалгүй бараг өдөр болгон чаталдаг боллоо. Тэгээд удалгүй бид уулзаж эхэлсэн. Би түүнийг хөл бөмбөг тоглох үед нь дэмжихээр очдог. Харин тэр манай сургууль дээр ирж намайг авдаг.
Ингээд хэдхэн 7 хоногийн дараа бид албан ёсоор үерхэж эхэлсэн юм. Гэхдээ бид коллежийн хүүхдүүд байсан болохоор яг албан ёсны болцоо бол хийдэггүй байлаа. Үнтэй орой хоол идэх гэх мэт тиймэрхүү зүйл байхгүй. Ихэнх болцоо маань бурито авч идээд машинтаа зугаалах. Эсвэл түүний гэрт нь очиж кино үзэх ч юм уу тэгжил өнгөрдөг байсан. Манай эцэг их баг үргэлж гэртээ байдаг болохоор манад байх нь тухтай байдаггүй байлаа. Майк нэлээд том биетэй, найз нөхөд олонтой. Гэхдээ би түүний сургуульд нь сурдаггүй байсан болохоор сургууль дээр яг хинтээ нийлж юу хийж явдгийг нь үнэндээ мэдэхгүй. Бас би түүний найзуудтай нь бараг танилцаагүй. Бид ихэнхдээ зөвхөн хоёулаа байдаг байсан болохоор үерхэл маань аажмаар тусгаарлагдсан юм шиг мэдрэмж төрүүлж эхлэв. Тэр хол амьдардаг, би ч машин барьж чаддгүй байсан болохоор удалгүй энэ бүхэн жаахан төөхтэй санагдаж эхэлсэн юм. Тэгээд яг үннийг хэлэхэд би өөрийнхөө сургуульд сурдаг Джон гэдэг залууд сэтгэл татагдаж эхэлсэн. Джон бид хоёр адилхан хичээл авдаг байсан бөгөөд Майк гэх мэдрэмж аажмаар алга болж байгааг би мэдэрч байлаа. Джонтой нэг үзээд алдах уу гэсэн бодвол толгооноос гарахаа болов. Тэгээд нэг орой Майк надтай уулзмаар байна гэхтэн би намайг ирээд авчих ярилцах хэрэгтэй байна гэж хэллээ. Майк тэр дороо ямар нэгэн буруу байгааг мэдэрсэн бололтой намайг ирж аваад бид машинтай нь явж байх үед би гүнзгий амьсгаа аваад бид түр завсарлах хэрэгтэй байх гэж би бодож байна гэж түнд хэлсэн. Тэр шууд луурлаж би яг юу буруу хийсэн юм гэж ууртаа өнгөөр асууж эхлэв. Би түүнд мэдэхгүй зүгээр л ямар ч мэдрэмж байхгүй болчихсон юм шиг санагдаад байна гэж хэлтэл тэр замын хажуу руу зогсоод хоёр гараа атгаж байгаад гуй руугаа бүх хүчээрээ зохиж эхэллээ. Түүнийг орилж эхлэхэд нь би үнэхээр их айсан. Би машинаас нь буух гэж хаалга руу гараа сунгатал тэр мөрөн дээр минь гараа тавиад үгүй битээ яв гэж хэлв. Тэгээд өөрийгөө яг одоо зүгээр л ууртай байна гэж тайлбарлаад намайг гэрт хүргэж өгөхөр болов. Тэр дахин би яг юу буруу хийсэн юм? Өөр хүнтэй болцсон юм уу чи гэж асуусаар л байлаа. Нэг мэтгэд тэр стоп тэмдэгнүүдийг ч үл тоон зогсолтгүй шууд авхиж эхэлсэн. Тэгээд би нэг аимшигтай зүйлийг ойлгосон юм. Бид манай гэрийн зүг биш өөр тийшээ явж байна. Намайг түнд машинаа зогсоогоод намайг яг одоо буулгах гэж хэлэхэд тэр шууд үгүй гэж хариулсан. Би дой модтой хэсэг рүү ойртож байлаа. Тэр мөчөд би Майкаас өмнө нь огт харж байгаагүй өөр талыг нь олж харсан юм. Тэр үнэхээр галзуурсан юм шиг харагдаж байсан бөгөөд би анх удаа түүнээс үнэхээр ихээр айж байлаа. Аз болоход тэр удалгүй замын хажууд машинаа зогсоож тэр үед нь би шууд хаалгыг нонгоолгоод машинаас нь буучхав. Тэр миний араас буцаад ир гэж орилсон ч би зогсоогүй. Тэр орой ээж маань намайг ирж авсан. Оройн нь Майк над руу уучлалт хүссэн зурус явуулсан ч би хариу өгөөгүй. 2 хоногийн дараа би Джонны гэрлөө алхаж явлаа. Тэр манахаас 2хан блокийн цаана амьдардаг байсан болохоор алхахад ойрхон. Гэтэл алхаж байх зуураа би гудамжны нөгөө талд хэн нэгэн хүн алхаж байгааг олж анзаарав. Тэр надтай ойролцоо хурдаар алхаж байсан бөгөөд малгайтай цамцныхаа малгайг толгой дээгүүрээ татчихсан байсан тул царай нь харагдахгүй байлаа. Манай тэр хаваар ингээд хүн алхаж явах нь тэмч түгээмэл биш, эвгүй зүйл бас биш байсан болохоор эхэндээ би тоогоогүй. Гэхдээ Джонны гэрт ойртох тусам тэр хүн над руу улам ойртож эхэлсэн. Дараа нь би хэсэг алхаж байгаад эргээд хартал тэр аль хэдийн миний явж исэн талд гарчихсан араас алхаж байв. Энэ үед зүрх маань үнэхээр хүчтэй цохилж эхэлсэн. Би алхалтаа хурцгаад Джон руу гадаа гараад ирэж намайг нэг хүн дагаад ах шиг байна гэж зурус бичэв. Түүнээс шууд окей гэсэн хариу ирлээ. Харин үүний дараа намайг дахин эргэж харах үед артаас хэн нэгний гүөх хөлийн чимээ сонсогдож эхэлсэн. Хар хүүдийн өмссөн тэр хүн над руу гүйж байлаа. Би ч тэр дороо ойрлоод аль чадлаараа хурдан гүйж эхлэв. Хэдэн секунд орчим ингэж гүйсний дараа Джон гэрийнхээ үүд рүү гарч ирлээ. Намайг ахаад эргээд хартал нөгөө хүн эсрэг тал руу эргээд зугтаж байв. Яг үнэндээ би хар хувцастай хүн гэж хэлээд байгаа ч тэр Майк байсан гэдгийг би мэдэж байсан. Өндөр биеийн хэмжээ нь яг адилхан. Тэр явдлын дараа өөр зүйлс ч бас болсон. Танихгүй дугаараас дуудлага ирэх, эсвэл шүн дунд Майкийн машин манай гэрийн гадаа зогсож байх гэх мэт. Эцэг их маань хүртэл энэ талаар мэддэг болов. Тэгээд нэг өдөр аав намайг машиндаа суулгаад Майкийн гэрлөө очсон юм. Аав хаалгыг нь тогшоод Майкийн аавтай нь маш чанга урт яриа хийсэн. Би энэ үед сонхоо доошлуулад тэдний яриаг сонсож байсан бөгөөд аавын хамгийн тодор хэлсэн зүйл нь энэ бол хүчирхийлэл. Дахиж Майк манай охинтой ямар нэг байдлаар холбоо барих гэж оролдох юм бол бид шүүхтэр уулзах болно шүү гэж хэлсэн үг байлаа. Аз болоход энэ үг үр дүнгээ өгсөн. Тэр өдрөөс хойш Майк надтай дахиж холбоо барихаар оролдоогүй. Хэрвээ та нар сонирхож байгаа бол Джон бид хоёр дараа нь бараг 1 жил үерхсэн юм. Харин Майктай байсан тэр үерхэл маань миний амьдралын хамгийн анхны том сургамж болсон. Хүн ууртай үедээ ямар өөр болж хувирдгийг,
Мөн хэрвээ хэн нэгэн зан чанарын доголдолтой байх юм бол тэрийг нь хизээж үл тоож болохгүй гэдгийг тэр үерхэл надад маш эрт ойлгуулсан юм. Намайг Trevor гэдэг. Энэ явдал намайг коллежид байхад болсон. 2022 он. Тэр үед би огттой харилцах тал дээр үнэхээр асуудалтай хүүхэд байлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч манай найзуудын хувьд охинтой болцох гэдэг хамгийн амархан зүйл. Харин миний хувьд би үргэлж найзууд дундаасаа охтуудын тал дээр хамгийн азгүй юм шиг санагддаг байв. Магадгүй би тийм ч өөртөө ихтэй нэгэн байгаагүй байх. Найзууд чихээ танихгүй охид дээр очиод шууд яриа эхлүүлдэг хүн би юусоо биш байлаа. Би зүгээр л нэг охин өөрөө над дээр ирэхийг нь хүлээдэг. Гэхдээ тийм зүйл баг хизээч болдоггүй байв. Би өөрийгөө царай муутай гэж боддоггүй. Гэхдээ бас бүх охтын анхаарлыг шууд татахаар тийм кинон дэр гардаг шиг царайлаг залууч биш. Ер нь бол тэр үед би огт үерхэж үзээгүй байсан юм л да. Хальт харцдаг охтууд бол байсан. Бүр хэдэн сар харьцсан охтууд хүртэл байсан. Гэхдээ яагаад ч юм түүнээс цааш хитэрдэггүй байлаа. Ихэнхдээ охтууд харьцаж байгаад гэнэт алга болчихдог. Эсвэл бид зүгээр найзууд байсан дээр байх. Заримдаа бүр найз залуутай болоход бэлэн биш байна гэх мэтээр зөөлөн байдлаар надаас татгалздаг байлаа. Үннийг хэлэхэд би тэдгээр нэгэн хэвийн хариултуудаас салхсан байсан. Нэг удаач гэсэн жинхнээсээ намайг сонгож, намайг л гих найз охинтой болохыг хүсэж байв. Коллежид хүртэл орчход ганц ч удаа үерхэж үзээгүй байна гэдг нь өөрөө надад ичмэр санагддаг байлаа. Манай бүх найзууд найз охинтой болсон байсан бөгөөд тэд байнга намайг шоолдог байв. Тэр нь ч надад үнэхээр их нөлөөлсөн. Би Instagram дээрээ нэлээд олон дагагчдтай. Би өөрөө алдартай биш ч гэсэн алдартай сургууль болон том ажил хоёрын ачаар хүмүүс намайг нэлээд таньдаг байв. Нэг өдөр би гадуур явж байхдаа Instagram дээрээ шинэ зураг хийхээр шийдэв. Зургаа дараад хамгийн гоё гэсэн хэдийг нь сторидо хийсэн юм. Хэдэн лайк, хэдэн чат ирсэн ч ихэнх нь манай найзуудаас. Дотроо бол би ямар нэг охин миний стори дээр маань реплай хийх болов уу гэж найдаж байсан ч үнэндээ энэ нь бараг л боломжгүй гэдгийг мэдэж байлаа. Гэтэл хэдэн цагийн дараа Instagram-аас мэдээлэл ирэв. Танихгүй нэг охин миний стори дээр зүрх тарсан байна. Профайл руу ороод хартал би тэр охиныг аль эртнээс дагаж байсан юм байна. Би түүнийг таньдаггүй ч хөөрхөн санагдаад дагчихсан байж л дээ. Бид дундаа таньдаг хүмүүстэй ч хоорондоо бол хизээч ярьж байгаагүй. Би тэр охины миний сторийн дээр зүрх тарсныг нь скриншот хийж аваад найзуудынхаа групп чат руу явуулж "Яг уу, чат бичхүү" гэж асуулаа. Найзууд маань харин highlights дээрээс нь нэг сторийн дээр нь магтсан утгатай reply хийчих гэж хэлв. Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл баг шууд хариу ирж байна. Баярлалаа царайлгаа. Тэгээд л бүх зүйл ихэлсэн. Бид ойр зүрийн зүйлс ярьсаар би баг багаар түүнийг илүү таньж мэдэж эхэллээ. Түүний нэрийг Габи гэдэг бөгөөд надаас бараг 1 цагийн зайтай амьдардаг. Үннийг хэлэхэд хол амьдардаг гэдгээ мэдээд жаахан урам хугарсан. Гэхдээ би дотроо "За яах вэ болно доо" гэж бодов. Би машинтай, дээрэс нь хол замд жолоо барих дуртай. Удалгүй бид дугаараа солилцоод мессежээр ярьж эхэллээ. Габитай ярих нь нэг тийм шин мэдрэмжийг төрүүлдэг. Учир нь тэр үнэхээр л надтай ярихыг хүсэж байгаа юм шиг санагддаг байв. Тэр хөвгчлөлтөө, сэтг нүур, бас мессежүүд нь уйтгартай нэгэн хэвэн биш. Түүний зам байдал надад үнэхээр таалагдсан. Дараа нь бид байнга видео кол хийдэг болов. Ингэж уцаар ярих нь бүр ч илүү гоё байсан. Түүний хоолойг сонсох надад үнэхээр таалагддаг байлаа. Бидний яриа хизээш нэг тийм хүчилсэн мэдрэмжийг надад төрүүлдэггүй. Өмнөх охтууд шиг би л хүчээр ганцаараа яриаг үргэлжлүүлж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй, бүх зүйл цаанаасаа л болоод байгаа мэт санагддаг байв. Эцэст нь бид уулзах талаар ярьж эхэллээ. Габи ч бас машинтай байсан болохоор бид дундаа уулзахаар тохирсон. Надад ч тэр нь зүгээр санагдав. Анхны болцоогоо бид тайван зүгээр алхаж ярилцах газар хийхийг хүссэн. Тэгээд бид хоёроос хоёулангаас нь 30 минутын зайтай байх нэгэн парк дээр уулзахаар болов. Тэр парк нь уулын замтай бөгөөд Габи алхах дуртай гэж хэлсэн учраас болцоход төгс газар шиг санагдсан. Тэгээд баасан гарагт хичээл тараад шууд уулзахаар тохирлоо. Тийшээ явж байхдаа бид замын турш уцаар ярьсан. Парк дээр очих үед тэр машинаасаа буун инээмсэглэн нааш алхаж ирэхийг хараад боддороо бүр ч илүү үзэгсэлэнтэй харагдав. Би түүнийг тэрч аваад уулын зам дагуу алхаж эхэллээ. Үннийг хэлэхэд би маш их сандарч байв. Анх удаа уулзаж байгаа болохоор түүнийг миний сандарч байгааг анзаараагүй байгаасай гэж хүсэж байлаа. Гэхдээ алхаж ярилцах тусам би тайвширч эхэлсэн. Тэр бодит амьдрал дээр бүр ч илүү сонирхолтой. Түүнд ямар нэг онцгой сэтгэл татам чанар байдаг. Түүнтэй өнгөрөөсөн мөч бүр бараг л ич эдийн юм шиг мэдрэмжийг надад төрүүлдэг байв. Ингээд явах цаг болоход би түүнийг удаан твэрч баяртай гэж хэлээд бид гэр гэртээ харьсан. Удалгүй тэр над руу "Өнөөдөр үнэхээр хөвгчлөлтэй байлаа" гэж зурвас бичв.
Ингээд бид маргааш нь дахин уулзахаар тохирлоо. Энэ удаа кино үзэхэр болсон. Дахиад л бүх зүйл үнэхээр гайхалтай. Кино үзэж байхдаа бид тэврэлдээ сууж байв. Би ийм ойр дотн мэдрэмжийг удаан хугацаанд мэдрээгүй байсан учраас тэр мөч үнэхээр л сайхан санагдсан. Кино дууссаны дараа тэр явхаасаа өмнө машинд чинь жаахан сууя гэж хэлв. Мэдээж би зөвшөөрсөн. Тэгээд машин дотор бид үнсэлсэн юм. Тэр бол миний амьдралын хамгийн анхны үнсэлт байлаа. Гэхдээ би тэр анхны үнсэлтээ Габитай хийсэндээ баяртай байв. Бүх зүйл яг зөв замаараа явж байгаа юм шиг мэдрэгдэж байлаа. Энэ үеэс хойш бид олон ч удаа болцоонд гарч шөнө орой болтол уцаар ярьдаг байв. Би бүр түүнийг ирээдүйн эхнэрээ гэж төсөөлдөг болсон байлаа. Гэхдээ мэдээч энэ сайхан зүйлс удаан үргэлжлээгүй. Бид хэдэн сар үерхсний дараа би түүнээс жижиг эвгүй зүйлсийг анзаарч эхэлсэн. Эхэндээ би өөрийгөө зүгээр л хэтрүүлэн бодож гин гэж бодож байлаа. Гэхдээ удалгүй бүх зүйл илүү тодорхой болсон. Тэр миний мессежүүдийг олон цагаар уншихгүй орхидог болов. Асуухаар завгүй байсан, эсвэл унтаж байсан гэж хариулна. Түүний надтай харьцах харилцаа нөхцөл өөр болсон. Мессежүүд нь дандаа л нэг үгээр хариулсан мессежүүд. Сүүлдээ бүр надтай уулзахаас байнга зүхтдаг болов. Намайг ямар нэг зүйл хамтдаа хийхээр санал болгох болгонд тэр ямар нэг шалтгаан олно. Завгүй эсвэл ажил гарчихлаа гэд өнгөрөөнө. Би эхэндээ итгэхийг хүсээгүй ч бүх зүйл ойлгомжтой байсан. Хүн уулзахыг хүссэн хүндээ л цаг гаргадаг шүү дээ. Би түүнд зориулж цаг гаргадаг, харин тэр тэгдэггүй. Тэр нь ч надад маш хүнд туссан. Би үнэхээр л түүнд хайртай болчихсон байлаа. Гэтэл тэр өмнөшгөө хөгжилтөө эсвэл надтай уулзахыг догтолдог тэр байдлаа огт үзүүлэхээ болсон. Би сүүлдээ энэ бүхнээс залхаж эхлэв. Надад яг л би ганцаараа энэ харилцааг чирээд явж байгаа мэт санагддаг боллоо. Эцэст нь би түүнд шууд салахыг хүсч байвал одоо л хэлчих. Зүгээр зам замаа хөөе гэж хэлсэн. Гэтэл тэр би чамтай л хамт баймаар байна гэж хариулхан тэр. Хариуд нь би тэгвэл яагаад тийм биш юм шиг харьцаад байгаа юм бэ гэж асуухад тэр сургууль ажилласаа болоод стресстэй байгаа. Одооноос өөрийгөө өөрчлөхийг хичээнэ гэж хэлв. Би түүнд үнэхээр хайртай байсан болохоор бид ярилцаад тэгээд эвлэрсэн. Тэр хэд хоногийн турш хуучин хэвэндээ эргэж орсон мэт санагдаж байлаа. Би ч дотроо нэрэл завгүй байхад нь хэд ургуулж бодсон юм байна да гэж бодсон. Гэхдээ түүний энэ байдал ердөө 3 өдөр л үргэлжилсэн юм. 3 хоногийн дараа Габи миний мессежүүдэд бүр мөсөн хариулахаа болов. Би Instagram руу хүртэл чи зүгээрөө яагаад хариу бичихгүй байгаа юм бэ гэж бичсэн ч миний мессежийг уншсан мөртлөө огт хариулаагүй. Би тэр үед үнэхээр их гайхсан. Яагаад гинэт ингэж алга болчих воо гэж. Эхэндээ би түүнд баг зэрэг хувийн орон зай хэрэгтэй байгаа байх гэж өөрийгөө тайвшруулсан. Гэхдээ өдөр хоногуд өнгөрсөөр тэр надтай огт холбоо бариагүй. Тэр үед л би үнэнтэй нүүр тулсан юм. Тэр зүгээр л ингэж надаас салж байгаа юм байна. Эцэст нь би түүний дугаарыг бас бүх сошиал хаягийг нь блок хийсэн. Би нэг дор шархалсан, ууралсан бүх мэдрэмжүүдийг зэрэг мэдэрч байлаа. Түүнийг мартахаас үр арга байгаагүй. Гэтэл түүнийг ингэж гинэд алга болсноос хэдэн 7 хоногийн дараа би ажлаа тараад зогсоол руу алхаж байлаа. Замдаа уцаа гаргаж ирээд хартал Instagram-аас бүү мэдэгдэл ирчихсэн байв. Найзуудаас хүртэл баахан дуудлагууд ирсэн. Танихгүй хүмүүс хүртэл над руу чи Instagram дээрээ юу пост хийгээд байгаа юм бэ гэж бичсэн байлаа. Би бүр гайхаж орхив. Би тэр өдөр Instagram руугаа ороогүй шүү дээ. Тэгээд би Instagram руугаа ороод стори байгааг олж харав. Өөрөөр хэлбэл хэн нэгэн миний стори дээр ямар нэг юм хийжээ. Эхэндээ би өөрийгөө хакертуулчихсан болов уу гэж бодсон. Гэхдээ тэр сториг нэгээд харах мөчөд миний бие хүшиж орхив. Тэнд миний хувийн зураг, бичлэг, нууц мессежүүд хүртэл байлаа. Хизээж хүмүүст харуулж болохгүй зүйлс. Би хэсэг хугацаанд хөдөлж чадаагүй. Тэгээд шууд ойлгосон. Энэ бүхнийг хийж чадах цорын ганц хүн бол Габи. Зарим зураг нь миний зөвхөн түүн рүү явуулж исэн зурагнууд байлаа. Ямар зураг бичлэгнүүд гэдгийг нь илүү тодорхой тайлбарлах шаардлагагүй байх. Та нар бараг л ойлгож байгаа. Тэгээд бас үерхэж эхлээд удаагүй байх үедээ бид Instagram-ийнхаа пассвортуудыг солилцож байсан юм. Тэр тухай би таг мартчихсан байлаа. Би тэр дорн тэр сторинуудыг устгасан. Гэхдээ оройтсан байв. Аль хэдийн бүх хүмүүс тэдгээр сторинуудыг харчихсан чатаар дүүрэн мессежүүд. Зарим нь намайг шоолж, зарим нь гайхаж, зарим нь харин намайг хачаа амтан бэ гэж хүртэл хэлсэн байв. Би Габиг блокносоо гаргаад түүн рүү яагаад ийм зүйл хийсэн юм бэ? Би чамд юу хийсэн гэж намайг ингэж байгаа гэж бичсэн. Гэхдээ яг л урдын адил тэр мессежийг мань уншаад юу ч хариулаагүй. Залгсан ч утсаа аваагүй. Тэр намайг зориудаар ингэж олон түмний өмнө тоглоом болгож байгааг би мэдэж байлаа. Тэр зөвхөн миний зүрхийг шархлуулаагүй. Тэр миний хувийн орон зайг хүртэл сүтгсэн. Намайг бүх хүний өмнө нүүр хийх газаргүй болгосон. Дараагийн хэдэн 7 хоног сургууль дээр яг л там шиг өнгөрөв.
Хүмүүс намайг өнгөрөхөд инээлтэн, зарим найзууд маань хүртэл бүх үннийг мэдэхгүй мөртлөө надаас зайгаа барьсан. Аз болоход хэдэн дотны найзууд маань л намайг ойлгож байв. Би Instagram хаягаа удаан хугацааны туршид хаасан. Цаг хугацаа өнгөрөхөөр хүмүүсийн тухай мартна гэж найдахаас өөр зүйл хийж чадаагүй. Аз болоход үнэхээр л хүмүүс мартсан. Хүмүүс мартчихдаг юм байлээ. Энэ явдал яг 4 жилийн өмнө болсон. Тэр үеийн алдаанаасаа би маш их зүйлийг сурсан гэж боддог. Хинд итгэхээ маш болгоомжтой сонгох хэрэгтэй. Хэрв та нар ямар нэг зүйлээ бүх хүмүүсийн урд ил болоосай гэж хүсэхгүй л байгаа бол хинрүүч битгий явуул. Нэгэн цагт би Габиг амьдралынхаа хайр гэж боддог байсан. Гэтэл сүүлд нь тэр миний төсөөлснөөс огт эсрэг хүн болж таарсан. Тэр яагаад ийм зүйл хийсэн гэдгийг би хизээж ойлгохгүй байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд хиндэж хизээж өөрийн хувийн аккаунтынхаа пассвортыг бүү өг. Хосууд байна уу хамаагүй. Хувийн орон зай гэдэг хувийнхал байх ёстой. За энэ удаагийн Reddit дээр их эвгүй түүхүүд бичлэг маань энэ түрээ дуусж байна. Та бүхэнд маань бас Exodus-тэй холбоотой ийм эвгүй түүхүүд тохиолдож исэн бол доор сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шимжлэх их болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.